За ангисыгээ суучвал одоо чиний хэлдэгт дуртай дургу харагч байна уу? Хоёр бирэндээ дургу болсон юм шиг гэдэг шүү дээ. Сая Мартар жижигнэн үеэр үзүүлэгдсэн юм даа. 100 Айгүй эмэгтэй юу яасан гэж шүү. 107 ч гэлөө. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага бүр айгүй хэрсэн байна. Хүчирхийллийн дуудлага 107 гэсэн нэрээ. Эрүүл жилд нэг 20 эдээ орсон юм шүү. Тий, эрүүл жилд 20 эмэгтэй болсон гэсэн. 10 эдээ эрэхтэйтэй байлаа шүү тас. Сайн байцгаана уу? Юу яа Entertainment-ийн 417 нэвтрүүлгийн дараагийн дугаар эхэлж байна. Өдрийн дамын юу? Баярлаа. За, манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өнөөдрийн дугаарт Авторадиатор сервис хамтран ажиллаж байгаа. За мөн Ботлагс гоо сайхны эмнэлэг хамтран ажиллаж байгаа. За би өнөөдөр болохоор яг гадаад гэмт хэрэг гэхээс илүү Монгол улсад болсон одоо гадаадын иргэнтэй холбоотой хэргийг ярих гэж байна. Энэ болохоор 20 гаруй жилийн өмнө одоо ертөнцид болсон юм хэрэг байгаа. Зөвлөлтийн одоо мэрэгчлэтнүүд маш ихээр байдаг байлаа шүү дээ. За тэгээд гарсан. За энэ хэрэгээс болоод одоо Монгол улсын жолооч нар хилмигдэх шахсан. Тэгээд одоо манай цагдаа нарын ур ухаанаар одоо яг гэмт хэрэгт нь илрээд тэр олон хүмүүс нь хис хэрэгээс аврагдсан юм төг байгаа. Тэгээд энэ ялангуяа нөгөө сая одоо олон улсын эмэгтэйчүүд хэрэг хамгаалахад боллоо шүү дээ. 3 сарын 8-нд болсон юм харамсалтай хэрэг байна. За миний ярих байгаа хэрэг болохоор шүүхэд гэр бүлээ салгуулахаар гомдол гаргасан энэ ийм хэрэг байгаа. За тэгээ энэ талаар дэлгэрэнгүй сайхан ярина. За эхлээд би ярьж уу. За ингэсэн бид хоёр хэрэгээ шүүх цэгмээс сонгож авч ярьдаг. За миний хувьд бол шүүх цэгмээс сонгож ярьдаг. Тэгээ Монгол тасан хэрэг байгаа даа. Тэгээд энэ хэрэгтэй холбоотойгоор хөрөгчийн нэр, он сар, за болсон үйл явдал, за тэгээ үйл явдлаас гадна болсон он сарыг нь өөрчилж ярьж байгаа. Хэрэгт холбогдогч тийм үе одоо нэхэмжлэгч хариуцагчийн нэрийг нь өөрчилсөн гэсэн үг. За одоо энэ үйл явдал болохоор 2017 онд гэр бүл болсон хүмүүсийн ийм харилцаа байгаа байхгүй юу? Нөхөр нь Батнаа, эхнэр нь Үлзиймаа гэд энэ хоёр хүн гэр бүлээ цуцлуулах талаар шүүхэд гомдол гаргасан. За гомдол гаргахдаа нөхөр нь эхэлж гомдол гаргасан. За би эхнэрээсээ салмаар байна гэд. Би эхнэр Үлзиймаагаас салмаар байна. Намайг салгаад өгөөч гэсэн юм гомдол гаргаад за хариуд нь эхнэр Үлзиймаа давж заалцсан. Давж заалдах шатны ийм шүүхийн тэмдэглэл байгаа. За энэ дээр нөхөр нь яг юу гэж гомдол гаргасан юм бэ гэхээр ингэж байгаа. Батнаа миний би 2013 онд эхнэр Үлзиймаатай танилцаад 2013-аас 14 онд үерхчихсэн гэхээр энэ хоёр нэг жилийн орчим үерхлийн харьцаатай байсан байгаа. За тэгэд Үлзиймаа өөр найз залуутай болсон гэсэн учраас харилцаагаа таслаад сүүлд нь сонсоход хүнтэй сууж хүүхдтэй болсон байсан. За тэгсэн чинь 2017 онд буюу за яг 3 жилийн дараа Үлзиймаатай ажлын газараа тааралдаад мэдтэй явдаг болсон. Тэгээд 17 оны 3 дугаар сараас над руу хэд хэд удаа уцаар ирээд манай гэрт ирдэг болсон. Суусан үнээсээ салсан гэж надад яриад ер нь бол амьдрал хаваа айгүйх ярьж хүрдэг болсон. 2017 оны 6 дугаар сард гэрт маань очиод надтай сууж амьдрна гэсэн. Тэгээд би суухгүй гэсэн чинь хутаг авч өөрийгөө хаална. Ингэхт нь би айж хутганаас нь барьж авсан чинь миний гар зүсгдэжсэн удаатай гэж байгаа. Юу ч юм сүрдүүлж асууж байгаа юм уу? Тийм ер нь бол ингээ хоёлаа суяа буцаад одоо өмнө хоёлаа үерхдэг байсан буцаад гэрлэе гэдгсэн чинь нөгөө залуу нь үгүй л гэсэн юм байна л та. Тэгсэн чинь ер нь бол ингээд өөрийгөө нэг сүрдүүлэх одоо хүмүүс ч амиа морлоо гэдэг штэ. Тийм үйлдэл гаргасан юм. За ингээд би надад хайртай хэвээр юм байна гэж ойлгоод өрөвдөөд мөн урд нь сэтгэлтэй байсан учраас хамт гэр бүл болж амьдрахаар шийдээд манай гэрт хамт амьдарч агаад 2018 оны 8 дугаар сард бэр гууж хадаг тавьсан бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 3-нд хурмаа хийж гэрэлсэн гэж байгаа. За ингээ 19 оны 10 дугаар сарын 5-нд хүү Тэмүүгэн төрсөн. За энэ хүнтэй цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учраас гэрэлтэй цуцлуулахаар би нэхэмжлэх гаргаж байна. За яагаад ингэж байгаа гэдгсэн чинь би гавнуурчин хийдэг, маш их ядарч гэртээ ирдэг. Ингээд гэртээ ирээд амрах гэхээр элдэг үг хэрүүлгийж маргаан өдөөж ууралдаг. Би чиний боол биш, хоол ундыг чи хийж чадахгүй. Би чамаас инээж байгаа сална. Би чөлөөтэй ганцаараа амьдрмаар байна гэх мэтэр хэрүүл маргаан байнга үүсгдэг. Эсвэл намайг ажлаас ирэнгүүт зөрөөд гараа явцдаг. Тэгээ шүн дөлөөр ирдэг. За элдэг янзын хувцас хунар нууж аваад гэртээ нууцсан байдаг. Уг нь би юм аавна гэх юм бол ерөөсө татгалзаж исэн удаа байхгүй. Тэгээд аав ээж юм нь орж ирэхээр таагүй харилцаатай байдаг атлаа. Яг ингээ өөрийнхөө эцэг эхийг орж ирэхээр шаал өөр харилцаатай болоод хоолцоо хийж өгөө сайхан харьцдаг. Миний эцэг эхийг огт хүндэлж харьцдаггүй. Миний ээж аав тийм болохоор манайд нэг хэрүүс ирээд идэггүй. Ирээд галтгооны өрөөнд сууж байгаа л буцаа гараа авчдаг. Мөн хадам аав ээж хоёр маань бидний амьдралд маш их оролцдог. 2020 оны 8 дугаар сард
хүүгийн маань боо булаагаад түлхэгдсэн байхаар нь тос аваад өгөөч хүүгийн боо булаасан байна гэснээс болоод манай гэрт маргаан тэгсэн. Ингээд хэрэлдээд намайг хэлэхгүйгээр хэлж доромжлоод орилж хашгираад харин бинийг удаа түлхэгдсэн юм аа. Миний энэ түлхсэн буруу үйлдэл байснаа би бол хүлээмжшөөрж байна л доо. Ийм ч учраас би гэр бүлийн хүчирхийлүүлсэн гэж зөрчлийн тухай хуулиар би шийтгүүлсэн. За ингээд дахиад хамтдаа эвтэй нартай амьдрах гэж хичээсэн. Тэгээ 2020 оны 10 дугаар сарын 6-нд дахиад хэрүүл маргаан болоод эхнэр чамтаа хамт амьдрахгүйгээд аавынхаа гэрлөө явсан. Үүнээс хойш хамт амьдраагүй тустай амьдраад 3 сар гарan болж байна. Эхнэрийнхээ араас эвлэрэх гэж явсан чинь аав нь манайх босгоо өндрүүлсэн чи яв гэд намайг хөөсөн. Эхнэр надаас байнга хэрүүлүүдэж ингэж амьдрмааргүй байна, ингэж ядуу амьдрмааргүй байна. Хүссэн юм а дураараа авчимаар байна. Чиний эцэг их ядуу байна гэх мэтээр хэрүүл байнга өгдөг. Би чадлаараа ажиллаж бүх цалингаа эхнэртээ өгдөг. Миний цалингийн карт эхнэрт өгдөг. Дураараа зарцуулдаг байсан. Би цалингаасаа өөрөөр мөнгө олох боломж байдгүй. Сард би нэг сая 800 сая төгрөгийн цалин авдаг юм аа. Иймд би энэ хүний хүслийг хангаж чадахгүй гэдгээ бүрэн ухамсарласан. Иймээс энэ хэрүүл маргаа хизээж тасрахгүй юм байна гэж би одоо цаашдаа бодож эхэлсэн. Тэгээ би үүнд нь уурлаж магадгүй цохиж зодох асуудал гарвал хин хиндээ төдийгүй хүүдмаач муугар төлөөлөх юм байна гэдгийг нь ойлгосон учраас гэрлэлтэд туслах хүсэлтэй байна. Бид эд хөрөнгийн маргаа ерөөсөө байхгүй. Орон сууц маань миний хуваарт хөрөнгө гэрлэхээс өмнө буюу 2016 онд ипотекийн зээлээр би авсан. Зээлээ би өөрөө төлдгөө. Гэрлэхдээ авч ирсэн тавилгануудаа эхнэр аваад явцсан. Галтгооны тик аавна гэжсэн. Тэрийг нь би бол өгчнөө. Хүүг маань эхнэр өөрийн асрамжинд аавна гэвэл би татгалзахгүй хүүдэд итгэмж өгнө. Хэрвээ хүүг маань миний асрамжинд өгнө гэх юм бол би хүүгээ асрамжинд авчна. Хүүгийн асрамжийн асуудал дээр би бол эхнэрийнхээ саналаар шийдчихнэ. Иймд эхнэр үлцэмөө бидний гэрлэлтийг цуцлуулж өгнө гэдэг ийм нэхэмжлэлийг шүүхт гаргасан байна. Ер нь бол яаж ч гэсэн ч салмаар байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Ер нь бол эргэл буцалтгүй салмаар байна гэсэн байгаа. Тэгээд цаашдаа ер нь юу ч болчих юм бэлээ, хин хинийхээ амьдралд яаж ч нөлөөлчих юм бэлээ, ер нь хүүхдийнхээ хүмүүжилд яаж ч сөргөөр нөлөөлчих юм бэлээ гэдэг үүднээс энэ хүн гэрэлтэд цуцлуулъя гэж хандсан бай. За нэг талаас буюу нөхрийн талаас юм. Тэгвэл одоо амьдралд чинь нөгөө талын буюу эхнэрийн нэг өнцөг байгаа шүү дээ. За эхнэрийн мэдүүлгээс би хитрхи урт байсан учраас зарим хэсгүүдийг нь хассан буюу яг юм давхцсан санаануудыг нь хассан байгаа. За эхнэр юу гэж шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан буюу юу гэж одоо энэ нэхэмжлийн хариуг өгсөн гэхээр за миний бие үлзий маань Батнаатай 2014 онд үерхэж агаад Батнаа өмнө нь гэр бүлтэй хүүхэдтэй гэдгээ хэлэхгүй нуужсэн учраас бид нар салсан гэж байгаа. Нөхөр нь одоо түрүү мэдүүлэг өгөхдөө бид хоёр 13-аас 14 онд үерхэж байгаа. Тэгээ надаас салаад өөртөө суугаад гисэн штэ. Тэгсэн чинь яг эхнэр нь болохоор юу гэж хэлж байгаа юм гэхээр Батнаа өмнө гэр бүлтэй байсан надаа хэлээгөө нууцсан байсан учраас би салаад өөрхөнтэй үерхсэн. Хоёр талтай юм болчихвоо тий. Харин ийм мэдээлэл өгч байгаа байхгүй. Одоо салсан шалтгаан нь буюу 3 жилийн хоёрын холцсон шалтгааныг тайлбарлаж штэ. Тэгээ 2017 онд бид дахин уулзалцаж улмаар хамт амьдрах болоод 2019 оны 8 дугаар сарын 3-нд хурмаа игээд гэр бүлээ батлуулсан. Бидний дундаас хүн маань 2019 оны 10 дугаар сарын 5-нд төрж эцэг их болсон. Одоо 1 нас 4 сартай хүүгээ асрах чөлөөтэй байгаа. Надаас төрүүлж хүнтэй сууж үр хөвгттэй болсон. Манай хадам ээж болон нөхөр өмнөх салсан бэр ихнэрээ үргэлж буруутгаж буруугаар ярьдаг байсан. Ээж хүү хоёрын хамгийн мууд чанар нь гэдэг юм бол хов базах. Ер нь энэ хүмүүс өөрсдийнхөө алдааг ерөөсөө ухамсарлтгүй хүнээс хайж хүний алдааг маш томруулж ярьдаг усуд байдаг. За бид хоёр 2017 онд үерхсэн. Тэгээ надтай үерхэж байхдаа том хүүг маань ад үзэхгүй. Өөрийн хүүхчийг хайрлана гэж надад хэлчихлээ. Энэ хүн тэмбүү өвчтэй байсан. Би тэрийг нэмчлүүлсэн. Аав ээж нь өвчтэй гэдгийг нь мэддэггүй өмгөөлж хацаалаад байдаг гэж байгаа. За 2019 оны 7 дугаар сарын 19-нд аль биесээр гэрэлтэй батлуулсан. Тэгээ хурмаа хийсэн. Аав ээж нь байрандаа засвар хийхдээ мөнгө нэгдэг байсан. За байрны нөөтийн мөнгө ээжийнхэн дансанд орсон тэр мөнгнөөс хүүтэй ерөөсөө өгөөгүй цагаан сар хийх гэж байгаа гэд 800 сая төгрөг дүүн бас сая төгрөгийн компьютер аавна гэд мөнгө нэгчээсэн. Ээж аав хоёр нь мөнгө төгрөг үргэлж нэгдэг байсан. Дүүн хуцас сунраа аавна гэд хот явах чинь гэл дандаа манай нөхрөөс мөнгө нэхэд идэв. Тэрэнд нь манай нөхөр ээж аавдаа хэлж чадахгүй гэртэл дандаа уурлаад уцаарлаад байдаг. Тэгээ нөхөр аав ээж хоёрыг мөнгө авсан зээлснийг аав ээжтэй битгэлээрэй гэдэг байсан. Би бол хэлдэггүй байсан гэж.
Аав ээжээр харин ч манай аав ээжээр бол харин ч мөнгө нэгтгүү мах авахтаа манай талыг нүгдэг гэсэн. Миний эцэг их хоёр хизээж бидний амьдралд оролцож байгаагүй харин ч бидний амьдралд үргэлж тусламж зөвлөгөө өгдөг байсан. Манай нөхөр намайг удаа дараа гэрээсээ хөөчөө дандаа аав ээжээс минь уушлал гуйж араас нь уцаар ярьж намайг дууддаг байсан. Харин ч тэр болгонд аав ээж маань инэрэнгүү хандаж уучлдаг байсан гэж. За мөн аав ээжийг нь хүндлээд юм хэлэхэд нь дуугүй хүлцэнгүй байж сонсдог хүн нь би. Аав ээж нь миний бурууч бай, зөөч бай, үргэлж хүүхдийн ханталд орж намайг доромжилдог. Тэгээ хүүхдийнхаа муухай ашиг улам өөгшүүлээд идэг. Ээж нь цэцэрлэгийн сургууль хүмүүжүүлэгч багш хүн бийжиж урд нь улирсан баларсан юмыг дандаа сөхөж ярина. Хүний яриаг сонсохгүй дундуур тас хийж орж ирнэ. Ямар ч хамааралгүй гадны хүмүүсийг хэрүүлдэ оролцуулж дайран дээр давс нэмдэгэ. За надаас чи цагдаа дуудсан уу юу болов гэж асуухын оронд ээж нь чи миний хүүгээ байранд олж суусан хулгайч гуйлагчин миний хүүгээ сайн нөхөр аваа суухаж харна гэж намайг доромжилдог байсан. Аав ээж маань манай нөхрийг миний хүү гэж дууддаг. Харин ээж нь намайг нэг ч удаа миний охин гэж дуудаж байгаагүй. Албан ёсоор бэрээ олгож авчаад бэрээ гэж боддгоо дандаа надаас өө хайн урдах юмаа сөхөж ярьж хүүхдээ хазайлдаг байсан. За бидний хүү Тэмүүгэн 2019 оны 10 сарын 5-нд төрсөн. Одоо 1 нас 3 сартай гэрээр хүмүүжиж байгаа. Би энэ хүнтэй сайн сайхан амьдрах гэж нэг гэрт амьдрахыг хичээсэн боловч намайг ойлгодгүй, хайрладгүй, хүндэлдэггүй. Би энэ хүнтэй амьдрснаас хойш өдийг хүртэл нөхрийнхөө муухай зан аш чанарыг дэвчиж байна гэж байгаа. За тэгээ ер нь бол манай нөхөр ажилдаа нэр хүнд байхгүй, биеэ тоосон, маш уур уцаартай, уурлахаараа өөрийгөө хянах чадваргүй болчдөг. Би ядарч ийн, би хүнд ажил хийдэг гэд гэртээ ирээд юу ч хийдэггүй. Хүүхэд гэр бүлдээ илгэмсэг бус ханддаг. За тэгээ дээрэс нь хүүхдийн хоолой боочлоо, хүүхдээ цонхоор авч өсрөн гэх мэтээр дандаа л муу амлаад байдیں۔ Намайг хүн чинээ тоодгүй надад гар хүрдэг, түлхдэг, доромжилдог. Том хүүг маань дандаа ад үздэг. За гэртээ ганцаараа болон хүүгээ харж байхдаа арх би угаал сууж идэг. Тэгээ хүүхдээ харахтаа тэр шаадаг, миний утсыг байнга шалгаж надад хувийн орон зай өрөөсөө өгдөггүй, миний юмыг эвдэж хэмхэлдэг гэд ингээд нөгөө нэг юм сүрэг гомдлуудад тавьсан байгаа юм л та. За тэгээд ингээд цааш нь ингээд ерөөхдөө жоохон хураангуулах юм бол ингэж байгаа. Эндээс одоо ингээд нөгөө мөнгөний асуудал гарч ирнэ. Хүүгээ төрөхөөс өмнө би үйлдвэрт ажилладаг байсан болохоор цалин мөнгөө тусдаа хэрэгэлдэг байсан юм л та. За цалингаасаа байрны зээлийн 670 мянга, инновашн 55 мянга, дугааруудын төлбөр 35 мянга, за байр тоог ус цахилгааны мөнгө 60 мянгаас 120 мянга, фондны 20 мянга, за цаана үлдсэн 900-аас 950 мянга төгрөөр хоол унд, хүүхдийн хувцс ундрал, памперс, каш, нухуулж, гэр ахуй хэрэглэл одоо савн шампунь авах гэхлээр ер нь бол манай гэртийн сая 800 мянга төгрөгийн орлого хаанач хүрдэггүй. Одоо зах зээлд юмны үн ер нь яг ямар болсон байгаа вэ дээ. Амар хэцүү байна. Энэ хүнтэй суухад аав ээж хоёр маань надад 10 сая төгрөгийн хадгаламжийн тэмдэгтрийг өгсөн юм аа. Би тэр мөнгнөөс авч хэрэглэсээр байгаад одоо ингэ дуусцаа. Би нөхөртөө цалингийн зээл аваад 11.5 сая төгрөгөөр машин авч өгсөн. 4 сарын дараа хүний машин мөргөж тэр хүний болон өөрийн машинаас засварлаад 1 сая орчим төгрөгөөр янзлуулж би бас өгсөн. 2 сая төгрөгөөр би алтан гинж авч өгсөн. За тэгсэн чинь сургалтын төлбөрөө төлж чадахгүй болчлоо гэдэг тэр алтан гинжээ ламбарт нь тавиад алдцаа. За тэгээд 19 оны 7 сард нөхөр маань могоо алсан гэж усын засал хийлгэж исэн. Би хот ороод хурмын палаж нөхөртөө костюм пижак 500 мянга төгрөгөөр аваад арьсан цуг 150 мянга төгрөгөөр авч өгөөд би нөхөртөө подвал гөмд самт савх гээд ер нь бол дандаа л хувцас сундар авч өгөөд буюу нөгөө өөрийнх нь мөнгийг өөртөө зарцуулаад байна гэсэн санааг нь хэлж байгаа. Тэгээ ер нь бол энэ бүх авч өгсөн зүйлүүд нийлээд бодоход л хамгийн багтаа 5 сая төгрөг болж байгаа. Гих мэтчлэн за ингээд мөнгөний асуудлаас гадна зөндөө олон асуудлуудыг юу яаж хэлж байгаа. За ингэж яагаад ер нь бол маш урт мэдүүлэг байсан учраас товчлоод юу яаж байгаа. Одоо яг энэ хэсгийг нь хэлж өгье. Ер нь энэ ультима гэдэг эмэгтэй шүүхэд яг юу гэж хариу гомдол гаргаж байгаа, юу хүсэмжилж байгаа юм гэхээр хүүгийнхаа за гэр бүл салахыг бол дэмжиж байгаа. Би салнаа. За тэгээд хүүдээ бол тэтгэмж олгуулнаа тий. За энэс гадна ийм нэгж байгаа. Хүү маань амьд явж амьдрахын тулд орон байр, өмсөх хувцас, хоол хүнстэй байх зайлшгүй шаардлагатай шүү дээ. Батнагийн 10А91 тод байр нь гэр бүл болж амьдрахад зориулагдсан бөгөөд түүний хүүн энэ гэрт төрсөн. Батнаа хүүгээ өмчлөгч болгоно гэж ярьж байсныг нь харгалзаад
бидний хүү Тэмүүгнийг 10А91 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Буюу байрыг нь хүүгийнхаа нэр дээр болгож өгөөч гэж хүссэн. За ингээд зогсохгүй хуулийн дагуу миний тогтмол олдог орлого цалин хөлс маань сая 972,300 төгрөг байсан. Одоо би хүүхэд харсны 450,000 төгрөг авдаг. За би зөрүү сая 522,300 төгрөгийг хүүхэд 3 нас хүртэлх хугацаагаар буюу 1 жил 8 сарын хугацаагаар тэтгүүлэхээр би хүсэлт тавьж байна. Хэрвээ би ажиллаа хийжсэн бол 2 жилийн 13 дахь сарын цалин гээд би 4 сая төгрөг авах байсан. Энэ надад хохирол болж үлдэж байгаа учраас энийгээ бас би төлөвлөмөр байна. За тэгээ хуулинд тгээс 3 настай хүүхэдтэй эхнэрээ тэтгэх юм үүрэгтэй юм билээ. Тэгээд амжиргааны төвшөнгөөр бодоод үзэхэд 3 сая 600,000 төгрөг, сэтгэл заслын эмчилгээнд 240,000 төгрөгийг бас ингээд хамт гаргуулж өгнө үү гэж шүүхэд хариу нэхэмжлэл гаргасан баг. За өөрөөр хэлбэл энэ хүн яг юу хүсэж байна гэхээр хүүхдийн асрамж тэтгэмжийг гаргуулахыг хүсэж байна. За хүүгээ орон сууцны өмчлөгчөөр тогтоолохыг хүсэж байна. Амжиргааны төвшингийн хэмжээгээр тэтгүүлэх буюу 3 сая 600,000 төгрөгийг хүсэж байна. Цалингийн орлогын зөрүү буюу 30 сая 446,000 төгрөгийг нэгж байна. За мөн 2 жилийн 13 дахь сарын цалин 4 сая төгрөг гээд ингээд нийтдээ бодоод үзэхээр Үлзима гэдэг энэ эмэгтэй салгаж байгаа нөхрөөсөө нийтдээ 38 сая 46,000 төгрөгийг гаргуулах тухай тий сөрөг ийм хэмжил гаргасан бэл. За тэгсэн чинь энд нь одоо бас нөгөө нөхөр нь хариулнэ. За мэдээч ингээд ингэж гэхлээр нь гэж үзэж байгаа. Одоо өгөхгүй л шүү дээ тий. За зүг болохгүй шүү дээ. Тий. За тэгэнгүүт нь Батнаа хариуд нь юу гэсэн гэхээр Үлзиматай 2019 оны 8 дугаар сарын 3-нд хуримаягээд гэрэлсэн. За тэгээд харин 16-онд 10А тоотод оршин суух орон сууцыг ипотекийн зээлээр буюу за миний төрсөн эцэг хамтран зээлдэгчээр ороод худалдаж авсан бөгөөд энэ миний хуваар төрөнг юм аа. Энэ орон сууцыг би гэрлэхээс өмнө өөртөө худалдаж авсан болохоос биш Үлзиматай гэрлээд гэр бүл болоход зориулж худалдаж авсан хөрөнгө биш ээ. Тиймээс хүүгээ хамтран өмчлөгчөөр тогтоолох боломжгүй бөгөөд хууль зүйн үндэслэл ерөөсөө байхгүй маа. Хүү маань одоо дөнгөж ой гарантай байгаа. Том болоод насан туршээр нь хүүтэйгээ би өөртөө ярилцж байгаа дэд хөрөнгийн асуудлыг би шийднэ. За мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож мөнгө гаргуулах тухай гомдолд бичсэн байна. Миний бие амжиргааны төвшөнгөөр тооцож нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжилсэн 3 сая 600,000 төгрөгийг бол төлнө. Бүр төлсөн. За тэгээ сэтгэл заслын эмчилгээ хийлгэнэ гэж нэхэмжилсэн 240,000 төгрөгийг би бас бүрэн төлж өгсөн гэж ингэж хариулсан баг. За тэгвэл энэ хоёрын комплект буюу те нэг талаас нөхөр Батнаа нөгөө талаас хариу сөрөг нэхэмжилсэн Үлзима нарын энэ маргааныг шүүх яаж шийдвэрлсэн бэ гэхээр за хууль заасны дагуу амжиргааны төвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлэх тэр 3 сая 600,000 төгрөгийг бол гаргах нь зүйтэй юм байна. За мөн хариуцагчийн сэтгэл заслын эмчилгээний төлбөр болох 240,000 төгрөг буюу нийтдээ 3 сая 840,000 төгрөгийг бол нэхэмжлэгээс гаргуулж шийдвэрлэх нь үнэн зөв юм байна. За энийг бол угаасаа төлсөн шүү дээ. За мөн Үлзимагийн шүүхэд гаргасан цалин орлогын зөрүү буюу 30 сая 446,000 төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хүүхдийн 3 нас хүртэлх хугацаанд тооцоох. За 10А91 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолох тухай давж заалдах гомдлыг хууль зүйн үүднээс одоо ямар ч тийм үндэслэл байхгүй гэж үзэж шийдвэрлэж байна. Буюу Батнагийн нэр дээр байсан орон сууцыг бол хүү дээр нь шилжүүлэхгүй юм байна. За тэр цалин орлогын зөрүү гэдэг байгаа. Би хэрвээ хүүхдээ харж гэртээ суугааг байсан бол 30 сая төгрөгийн орлого олох байсан гэдэг байгаа. Энэ мөнгийг гаргах нь ямар ч тийм үндэслэл байхгүй байна гэж шийдвэрлсэн байна. Харин яг техниктэй тий. Тэр чинь наад нь жоохон хийсвэр болчихоо. Тэгээд нөгөө нэг эд хөрөнгө гэдэг юмгууд юу юм байна л та. Суугаасаа өмнө одоо залууч байр авсан юм байна шүү дээ. Тий. Бүр 16 3 жилийн өмнө авсан байна. Тэгэхээр чи нөгөө хамаагүй болчихж байгаа юм л та. Хөрөнгөний чинь бол тийм юм билээ шүү дээ. Сууснасаа хойш би болгосон хөрөнгийг хуваана гэж дундын өмч гэж үзээд хуваадаг болохоос биш. Өмнө нь би одоо нэг юмтай яж байгаа хүнтэй суугаад салахаар бол тэрийг бол хуваадаг юм билээ шүү дээ. Тэгээ яг ингээд нөгөө нэг гэр бүлийн маргаантай холбоотой ингээд асуудлуудыг аваад үзэхээр ер нь бол ингээд нөгөө тэгшүүлж байгаа санаанууд нь одоо хууль зүйн талаасаа тусгагдаагүй айгүй олон санаанууд байд юм билээ. Одоо жишээлбэл саяных дээр бол энэ Үлзима гэдэг эмэгтэй хэрвээ би хүүхд төрүүлж гэртээ суугаагүй байсан бол 30 сая төгрөгийн би орлоготой байх байсан. Тэрийг би нэхэмжилж гинэ гэхээр энэ манай хуулинд ямар ч тийм гарц гаргалгаа тийм тусгасан зүйл байхгүй учраас энийг гаргуулах боломж юусаа байхгүй байна. Надаа наа ч нөө яг тийм гээд баталгаатай юм биш болохоор
Зүйл юм тий. Тэгтээ сонь юм хэмжилдэг юм биш үү? Харин тийм байгааз Тийм би яг энийг уншиж үзээд вау гэж бодсон. Тийм. Тэгвэл одоо ингээд юу гэдгийг нөгөө 3 хүртэлх насны хүүхд дараа гэртээ сууж байгаа. Тэгээд тэр хооронд нөгөө нэг гэр бүл салсан хүмүүс бол бүгд л ингэж хэмжилж болох болчиход байна шүү дээ. Тийм. Ер нь бол гаргуулж болох болчиход байгаа байхгүй тий. За тэгээд дээрэс нь яг ингээ гэр бүлийн маргаан дээр нөгөө нэг юм батлагдах боломжгүй зүйлүүд ам дамжсан ярианууд намайг ингэсэн, намайг тэгсэн гэдэг ийм асуудал аягүй болд юм билээ. Аав нь тэгсэн, ээж нь тэгсэн гэдэг ч юм уу тий. Тэг яг ингээд баримт нотлохоотой юм уу гэхлээр зүгээр л тэдэн сарын тэдний өдөр намайг ингэсэн гэдэг ч юм уу. За тэгээд ер нь бол энэ асуудлыг хуулийн хүрээнд бол иймэрхүү байдлаар шийддэг юм байлээ. Нөгөө нэг л бидний яриад байдаг уул усны ойр ураг сад ингээ хоолоо гэдэг чинь л та тий. Яг нэгнийхээ амьдралд оролцоол ингэхээр юм болох юм да. Тийм ойрхон байгаа л тий. Өрөвтэйхэн амьдралд оролцоол ингэхээр дээрээс нөгөө мөнгөний асуудал амар гэж бас танаа манаа тий гэдэг юм айгүй их яриад. Тэгээ энэ дээр бүр яг ингээд нөгөө нэг юм сая нэвтрүүлгээ товчлох үүднээс би Үлзима гэдэг эмэгтэй юуг нь мэдүүлгийг харьцангуй юу уншлаа л да. Бага уншлаа л да. Одоо жишээлбэл энэ мэдүүлэг дээр ингэж байгаа. Миний хүүгийн төрсөн өдрөөр манай аав ээж хүүхдээ хоол хийж өгөөрэй гэд хоньны мах өгсөн. Харин тэдний ээж нь хүүгээсээ багш нарын баяр гээд 100,000 төгрөг винота авсан юм байж хүүт минь төрсөн өдрийн бэлэг өгөөгүй. Төрийн байгууллагын цалин баг гэдгийг ойлгодогч хүүгээсээ мөнгө авчаад миний хүүд бэлэг өгөх сэтгэлгүй юм болов гэж би бодсон. Миний хүүг харчхаад хөөхөн шүүгээд хушуу дэвсдэг мөртлөө ганц ач хүүгийнхаа төрсөн өдрөөр нь бэлэг өгөөгүй. Миний хүүг юм чинээ тоодгууд нь би маш их гомдсон. Тэгэхээр ингээд яг энийг ингээ харахаар гэр бүл хоорондын тедэн төрөг ингэсэн, танаа аав ингэсэн мэдтэй, манай ээж ингэсэн гэдэг энэ асуудал бол гэр бүл ер нь бол амар тийм юу яа тийм ээ ан цав үсгдэм юм байна гэдэг нь хол бай гэдэг чинь л энэ юм шиг байгаа. Тийм. Тэгээд миний амьдрал миний залуу насаар тоглолцсон нэг биеийг минь хоёр болгож хорвоо дээр хоёр хүүхдтэйгээ сайхан амьдрий гэж явчаад 2 жилж болоогүй би ийм эр хүн бол өрөөсөө үзээгүй би асар их гомдолтой байна гэх мэтчлэн за тэгээд ер нь яг ингээл тэдэн сарын өдөр тийм болсон намайг ингэж түлхэлсэн гэд ингээд гомдлуудыг нь ууших юм бол маш их байсан учраас ерөөхдөө жоохон товчлоод ингээ ярьлаа. Өсөн авсан юу тийм те тэрийг бол данс тооцоод л ярддаг юм байна л да хувцсноор одоо юу гэх юм те. Тийм юм хувц авч өгсөн ийм хувц авч өгсөн гэл тэр нь хүртэл яригдчихэж штэ. Харин тийм тэгээд 150,000 төгрөгөөр арьсан цүх авч өгсөн гэл тэгэхээр тий нэ гэр бүлийн маргаан тэгээд одоо ялангуяа нөгөө сүүлд нь салсын дараа төрөнгийн маргаан гэдэг юм ч гэсэн юм болдог бах та нэг ингээс тийм ээ. Тэгээ нөгөө нэг бид нар одоо юу гэдгийг тэр болж утж байгаа гэр бүл ингээд одоо салаа шүүхөр гот ч юм энэ төр болонгод бид нар шүүх ирэхгүй гэдэг эндээс харагдаж байгаа байхгүй. Тийм штэ. Ганц нөхрийн мэдүүлгээр болохоор надад ч ингээд сонсохоор эхнэр нь аюу олхигүй хүн байна штэ. Тийм штэ тий. Ер нь л ингээд ажил хийж жагаад гэртээ ирэхэд нь ямар ч тав тухгүй байлгаад байдаг хэцүү байгаад байдаг. За тэгээд өмнө харилцаатай байж ирснээс салаад өөр хүнтэй суугаад явцсан тэнгүүтээ буцаж тэрнээсээ салаад ирээд ингээд тий ийм хүн байгаа. Чүн өрөөгөр тэндэг гэдэг байгаа шүү дээ. Тий. Тэгсэн нөгөө талаасаа эхнэрийн мэдүүлгийг ингэ сонсонгод аргуудг юм байна, хайр халамж өгдөг юм байна. Тэгээд дээрэс нь одоо хатам ээжтэй нь буй ээжтэйгээ нийлж хобоцдаг гэдэг ч юм. Ингээл ингэнгүүд яг л айл талын ингээл сонсохгүй л нөгөө нэг талын бид нар хагас дүү мэдээ сонсчод нэг жоо шүүчих гэдэг тал байна шүү тийм ээ. За нэг тиймэрхүү юм болсон юм бид тэ. Гэр бүл салалтад айгүй хийсэж байгаа юм билээ ер нь бол. Ялангуяа баян зүрх дүүргийг хийх салж гинэ гэдэг ааш. Тийм явчихсан тийм ээ. За хамтраачлалчид хэлцлээ дараа гэхээр орж тийм ээ. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Радиатор сервис хамтран ажиллаж байгаа. За Радиатор сервис 2 салбартай. За 2 салбар тэр дундаа хоёул өнөөдөр нөгөө мопедийн онцлээ тийм ээ. Бид одоо өөртөө очиж үнэнж үзлээ. Эндээрээ харлаа гэдэг шиг. Энийг айгүй сонголттой байдаг. Нэгд хоёр дахь тэрхүү нөгөө бензин зарцуулалтанд бага түлш зарцуулалтанд бага төвжрэлт одоо цаг алдахгүй ингээ явчих юм байна. Дээрээс нь үнийн хувьд ч гэсэн маш боломжийн тийм зээлэр сах боломжтой байлээ. Надад юу таалагдсан гэхээр ерөөхдөө нөгөө нэг одоо энэ манай хаврын үйлрэлт чинь айгүй хэцүү шттэ яг ингээд одоо 4 сараас мопед гарч эхлэн тэ яг хуулаараа. За тиймүүд 4 сар 5 сар 6 сарын ихэнд чинь бол за заримдаа 6 сар цас орсон нэг хэцүү үед ч гэсэндээ байдаг шттэ тэ. Тэгэхээр 2 сар гарan ер нь ингээд нэг жоохон юм цаг агаар яаж л бол яаж мэдхээр имээгүй байдаг да. Тэгсэн чинь миний өмж үтсэн мопед суудл нь халдаг байсан. Доороос хаалдаг байсан. Тэр нь надад бүр үнэхээр юм гоё тухтай таатай мэдрэмжийг төрүүлсэн. Тэгээ дээрэс нь яг миний тэр нөгөө нэг онцолж унсан мопедны тухайд бол
100 км-т ерөөсөө л 2.5 литр бензин зарцуулдаг юм билээ. За тэгэнгүүт би төгжирхээ болчихж байгаа. Төгжихгүй байна гэдэг чинь би асар их нервийг, за асар их цаг завыг амьдралаасаа хэмжиж байгаа. Тэгээ дээрэс нь би бензинд маш бага үн төлж байгаа гэдэг утгаараа энэ мопед бол яалтчгүй ийм үнэхээр боломжийн ийм сонголт юм байна гэдгийг нь очиод мэдсэн. Чамаагүй тавьчин те. Тийм. Зогсоол гэдэг эзлээд шаардлагагүй. Тэгээд эднийх мопед худалдаа хийгдэж байгаа. Тэгэхээр та бүхэн очиод үзээд хараад 22-ын тавьчин дээрж байгаа, дарих салбар дээрж байгаа үзэж харж агаад авах бүрэн боломжтой шүү. За баярлалаа. За одоо хамыг яриг хэдүүлээ сонсцгоё. За энэ болохоор зөвлөлтийн мэрэгчлэлтэн одоо яг кокод бол одоо маш их байлаа л да. 20 жилийн өмнө гэсэн үг л дээ. Тэгээд энэ хүн амны хэрэг гэхээс илүүтэйгээр тийм одоо азгүй тохиолдол гэх юм. Болгоомжгүй үйлдэлээс болсон. Ялангуяа бид нар одоо нэг байрны дондор ингээ явж байхдаа машин гэж хурдтай явах гэдэг чинь тийм ээ. Байрны голын замбар явж байхад хараар нь гинт хүүгээ гараад ирдэг. Урдуур нь нэг бол хүүгээ гараад ирдэг. Энд дөр бол одоо яг түүнтэй адилхан бодоо штэ. Сэрэмжлүүлмээр одоо хэрэг байлээ. Тэгээд зарим нэг нь бол сонсч ирсэн байж магадгүй. Яа тэгэхээр би энэ хэргийг цагдаагийн төв номноос авч байгаа. Тэр тусмаа дахиад одоо нэг зам тээвэр осол гэдэг юм чиг гараад байна. Нэг бас нэг мэдээ таваач гэдэг үгнээс бүр кэш хийцэн. За энэ хүн амны хэргийг төрмөн шуурхай илрүүлсэн нь болохоор гүнтвийн цэрэг уранда. Торгой хотын цагдаагийн газрын ахлах төлөөлөгч байсан Говьалтай аймгийн цагдаагийн одоо газрын дарга байсан Эрдэнэтийн Нах яамны 3 дугаар газрын орлогчдаар олон жил ажилласан. За тэгээд яг энэ хэргийг илрүүлээд Алтан ганц содонгоор шагнуулсан. Тэгээд энэ өөр айгу ийдрэг тэргэлтэй. За яасан гэхээр 3 сарын 8 буюу март тусаа одоо хүүхнүүдийн хамгийн одоо өсөн хүлээдэг тийм ээ. Болгоо одоо догтлолтог юм баяр сая бид тэмдэглэлээ шүү дээ. Эмэгтэйчүүдийн баяр ш. Тэгээд мартын 8 гэх баяраа эрчүүд эмэгтэйчүүдэд одоо хүл хөөр болж тэмдэглэж тийм ээ баярлуулдаг шүү дээ. Бэлэг өгдөг те дайлц цайлдаг. За сос нийгмийн үед болохоор энэ баярыг бүр уустайгаар илүү өргөн тэмдэглэж байсан. Яг март ч нэг Оросоос ингээд орж ирсэн тийм баярт ингээд ирж байсан. За тэр үед буюу 80-ад оны их үед Эрдэнэт хотод болохоор мартын 8-ны хүл хөдөлгөөн орж исэн үе байгаа юм л та. 80-ад оны их үе гэдэг чинь бараг 40 жил өмнө болчихж байгаа байхгүй. Нилээ хүл хөдөлгөөнтэй үе байсан. За тэгсэн чинь ямар нэгэн тэмдэглэлд цагдаа нар ингэж үздэг юм бэл ямар нэгэн тэмдэглэл одоо хүл хөдөлгөөн ихтэй юм болдог юм одоо юу гэдэг те баяр хөөр бол гадуурны хүл хөдөлгөөн ихтэй илүү ирвэл гэмт хэрэг гарах одоо нийгэмд дуйлан дарсан гэмт хэрэг гарах магадлал өндөр гэдэг юм гинэ. Тэр хүлд ингээд дарагдчихдаг учраас за ийм гэмт хэрэг гардгаа гэж үздэг юм байна. За тухайн үед Гогийн баяр болж исэн. За дандаа Орос мэрэгчлэлтөнд хүрэлцэн авсан томоохон үтгчлэг цэнгүүн буюу хүлээ авалтууд болсон. За хүлээ авалтандаа мэдээж одоо бүсгүйчүүдээ хүлээж аваад тийм ээ бэлэгс өгчээсэн. Дарга нь үйлдвэрхийн 30 орчим эмэгтэйчүүдэд тухайн үед баяр хүргээд за амжилт хүсээд за хамгийн түрүүнд нь гэрлүүгээ яваад гсэн маа дарга. За та нар ингэ сайхан суугаарай би одоо явлаа гэдэг яваад гсэн. За энд болохоор нэг 30 гаруй бүсгүүд нь болохоор Свита Оля гэх 25 настай буюу эд юм сайхан залуу хоёр бүсгүй. Тухайн үед нөхөргүй ганц би за ардаа татлаа төлгөө байгаагүй байсан учраас нэлээд ч идэж ууж наригсан. Хөөрсөн учраас ус маам л та. За тэгээд хүүхнүүд бос хойнд хөөрөөд баярлаад нэлээд юм болсон ба. За Свилагийн хувьд болох юм шаргал өстэй орсууд учраас тийм ээ шав шарг өстэй. За гүн цэнхэрнүүдтэй. За ер нь бол ийм гоё биетэй хүүхэн гэж ярьдаг шүү дээ. Тийм ийм хүүхэн байсан. За ер нь одоо нэг хажуугаар зүрс эрэхтэй хүн болгон хэрэгж харахаар тийм сайхан бүсгүй байсан л та. Зөвлөлт холбоод улсын Омск хотоос ирээд Эрдэнэт төлөвлөлт тухайн үед бол 2 жил орчим ажилласан юм байсан ба. За дараагийнх нь болохоор за энэ бүсгүй болохоор Степан хэмээх тэр Плазын жолооч тийм залуутай өөрийнхөө үед ингээм залуутууд үерхдэг буюу харилцаа хайрцагтай холбоотой болцсон байсан ба. Тэгэд хоёулаа залууч байсан нөгөө гал халуун хайраараа холбогдсон явж байсан ба юм л та. Тэгэд энэ хоёр ер нь гэр бүл болохоор шийдсэн байсан. Тухайн үед урмын энегээ шийдсэн байсан. Гэхдээ нөгөө шашны юм уламжлалаасаа болоод төрс нутагтаа очиод буюу улаан үүдэд очиод за тэгээд тэнд нь улаан үүдг нь тэр Омскт очиод үнэ алдартны сүмд адислуулж хурмын хийнэ төгссөн байсан. Яг жишнээс болоод. За тэгтэл энэ өдөр Степан архиныг угаагүй 3 сарын 8 байсан учраас за яг хэр их байсан бэ гэхээр 200 г арх уусан байна. 200 г арх уучаад ерөөсөө ахиж огт амсахгүйгээр бүсгүйчүүдтэй үйлчлэх ажлыг хийсэн. Гэтэ 200 г гэж бас нэг халаалт өгчөж байгаа шүү дээ тийм ээ. За ингээд нөгөө Орос залуу өөрийн найз жолоочтойгоо хамт буюу 2 залуу 2 бүсгүйгаа Оля Света хоёрыг хүргэж хөрвүүлжлээс гарсан ба. Дөрүүлээ нэлээд. За санаа нь болохоор энэ Орос харчууд болохоор нөгөө 2 бүсгүйчүүдээ гэртээ дагуулж очоод өргөжлүүлээд ууж идээд
яах боломжтой одоо юу гэх юм хамтдаа байх л тийм санаатай л явсан юм аа л да одоо. Үчиг хамт өнгөрүүл. Тийм үчиг хамт өнгөрүүлэх гээд одоо ширийн мэрэг зассан бүх юм бас ингээ хүлээжсэн. За энэ үед болохоор энэ хоёр залуу болохоор Гокос зил 130-ыг мэдээж тийм ээ машин хүлхүүлж ирсэн байсан. За хүүхнүүд бүр нэлээд согтцсон дээрээс нь хөөрцөн юм байсан болохоор Оли болохоор Степаны машинд буюу найз хүүхнийхээ найз залуугийнх нь машинд андуураад ингээ суучих байгаа. Хоорондоо солигдох. Харин Свита болохоор түүний найз Кузнецовын машин андуураад ингээ хоорондоо солигдоо суучихгүй. За тэгсэн андууруудаа суудсан. Тэгээд үе за найз нь болохоор хэлсэн. Нөгөө жолооч найз нь болохоор зүгээр ш одоо Эрдэнэт хүртэлтэй ойрох юм чинь ингээ солигдсон тэрчгтээ суучихгүй да гэдгсэн маам л та. Тэгсэн чинь нөгөө одоо бүсгүй болохоор Свита болохоор за үгүй би Степантай ярих юм байна буюу найз залуутайгаа ярих юм байна гэд машинаас буусан баг. За ингээ буугаад найз залуугийнхаа машины араар нь тойрсон баг. За одоо солигдоо суудсан учраас тийм ээ. Тойрох үед нь Степан толинд хараагүй буюу хоошоо ухрахтаа найз бүсгүйгийн тэйг дайрч гарсан. За ингээд нөгөө зил 130 машины дууг энэ бүсгүнд их гараа. Хайгуур нь л гарч байгаа л анзаараагүй байсан л та. Мөргөд унгацсан баа юм л та. За ингээд дээгүр гарцсан баа. Энэ дугуй одоо тэр бүсгүн дээгүр цээз нь битарсан. Ойлгомжтой гэж том машин шүү дээ тий. Тэгээ хавирга нь ерөөдөө одоо химхрээд юучгүй болцсон л. Бараг өөрнөлтэй. Тийм тэгээд тэрийгэ мэдсэн одоо тэнд байсан залуучууд сандралтаад гүгэд ирэхэд бүсгүйгүүд бол ам голтол байсан маа. За тэгээд ам голтой байхдаа хамгийн сүүлчээ одоо гэрээсэл гэх юм уу тийм ээ хамгийн сүүлчээ үг нь юу байсан бэ гэхээр чи намайг имлэгт гүргэх хэрэггүй. Би одоо өхөн ойлгомжтой тий. Намайг аврах юмч боломж байхгүй. Өхөн харин энд орхиод ингээд зүхтаа. Хэрвээ чи энд одоо тийм Монголын шоронд орвол ядарнаа. Чи хэцүүдний магадгүй чи одоо тий их орондоо харьж чадахгүй эндээ хөвчж магадгүй. Одоо хайртай үнэл хамгаалж хэлбэр юм. Тиймээс намайг ингээд зам дээр орчихоо. Харин миний одоо шарилыг Омскотод аваачаад аав ээжд мань хөргөж өгөрөө. Чи сүлийнхэн цахиасыг згсэн ба. За ингээд нөгөө хоёр залуу тийм ээ. Хоёр залуу одоо энэ тариулсан бүсгүй найз болох Олегийн хамт хэргийн газараас зүгтсэн. Зүгтэж алга болохдоо бүсгүйг төв замын хажууханд орхисон буюу одоо гин бүсгүйчсэн. Тэнд нь зогцсон. Тэгээд тухайд бол ам голтой бас яг нас орчоогүй ингээд замын хажууд орхиж явсан юм л та. Гэтэл энэ эдийг цугтаагаад энэ гурыг цугтаагаад явцсныхан дараахан нэг машин ирсэн нь одоо манай монгол жолооч буюу Жамбал гэх хэрэг байна. Тэгээ хамгийн анх осолд орсон бүсгүйг олж зам дээрээс олж аваад цаатаад мэдүүлэх өгсөн. За тэр бодлохоор зөвлөлт Монголын нөгөө гам ботны аримдал гэх айгүй харагддаг байлаа шүү дээ. Одоо нэлээд том юм үзэс хүртэл явагдчихсан учраас Эрдэнэтийн цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газар шууд тавьж утсан маш хурдан ингээд тавьж очиход энэ Свита бутуур цус алдаад ерөнхийдөө сүлийн амьсгаагаа татчихсан. Тэгтээ аим голтой байсан. Хамгийн сүүлчийнх нь үг нь юу гэсэн гэхээр намайг монгол жолооч Дархан хотын зүгээс одоо ирж исэн жолооч дайрсан. Ачааны машин байсан. Номерыг нь сайн харж чадаагүй. ДА гэсэн үсэгтэй байна лээ гэж хэлээд амьсгал хураацсан. Яана. За тэгэхээр энэ ч аюул бол нэцтэй. Одоо чи бараг гүтгэлийн шинжтэй юм шүү дээ. Ер нь тийм ч дөөр ингээ нас орчиж байгаа учраас. Тийм л таахгүй. Ингээд буу юм болсон л та. За энэ үед Монголд сууж исэн зөвлөлт холбоод улсын бүрэн эрх төлчин сайдын нот бичиг намын төв хоронд шууд очсон байна. За энэ бичигт болохоор зөвлөлтийн мэрэгжилтэн Светлана Бүсгийн амийг хохироогоод орхон цаас хүнийг яралт олж өгнө. Одоо нөгөө дархны жолооч болох хэвээр олчиж байгаа шүү дээ. За тухайн үед нь болохоор Нах Ямны сайд байсан дижид за тэгээд нэгэн дугаард бүх цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнийг хөдөлгсөн байна. Өнөөдөр хоёр улсын актер томьёор болж байна. Ингээд Эрдэнэт хотын цагдаагийн бие бүрэлдэхүүн Нах Ямны тусгай мэрэгчлэтнүүд хүртэл маргааш нь цугларсан. За тэнд аюулаас хамгаалахын гүйцэтгэх гишүүд байсан, цагдаагийнхаа мөн цагдаа туслах ардын нөхөрлөлөгч байсан. Одоо нөгөө иргэдийн төлөөлөгчд нар тийм ээ. Сайн дураараа эргүүл хийдэг юм хүмүүс байсан. Гэх мэтчлэн за намын хариуцлагатай албан тушаалтанд бүгд цугларсан. За сэжигтэй гэж хэлээд байгаа буюу хохирогчин сүлийн нөгөө хэлсэн тийм ээ. Дархны зүгээс ирсэн гэдэг энэ Эрдэнэт хотод байгаа ДА гэх улсын дугаартай ачааны бүх машиныг шалгасан. Бүгдийн ойлгомжтой шалгаж ирсэн байна. Энд нэг зүйлийг онцлоход болохоор манай цагдаагийн эрүүг ажилтнууд гүйцэтгэх ажиллагаа явуулсан үр дүнд хэргийн сэжүүрээс хэд хэдэн зүйлийг олж чадсан юм билээ. За үүнд нь болохоор зүүн зүгээс ирж аваад дарахны машин. Одоо нөгөө зүүн дарахгүйсэн юм билээ.
машин Свитаг дайрахад яагаад тэр зүүн тишийг унаад байгаа. Аа. Унаад байгаа юм бэ? Баруун талаас нь дайрч унгасан байх учиртай юм Тийш байна. тий. Буюу хэргийн газар тий. Юу нь өөр байгаа байсан. Байдал нь өөр байгаа байсан. Мгм. За бүсгийн биендээгөөр дайрч гарсан машины мөрний хээг нь үдсэн. Мгм. Тэгсэн чинь цоошин ийм машины мөрний хэн нэг үлдсэн гэсэн гээд боддоо. Тэгэхээр нэлээд учир шалтгаантай байна. Мгм. Үзсэн маа. Яагаад тэгэхээр энэ цоошин одоо дугууны хийтэй машин хаана гэдэг нь голд бол гокод л гэдэг. Мгм. Цоошин. Тэгээ угаасаа тэр холоос ирсэн байх тий. За гокод тэр дунд орц жолооч нарын байдаг зил 130 юм байдаг юм байна. Тэрүүгээр бас ялгарсан. Гэтэл яагаад тэр талигаж бүсгүй өгөхийн өмнө Монгол жолооч байсан. Тэгээ ДА гэсэн нэмэртэй гэж удлаа ярьж чулуу болгоод байгаа юм бэ. Эдгийг одоо бодож эхэлсэн маа л да. За ингээ хэд хоногийн дараа талигаж бүсгүйг их нутг руу навч явахаар болсон маа л да. За нөгөө Шарлин авч явах хэвээр хүмүүсийн тоонд болохоор Стефан буюу нөгөө нэг найз залуу нь Оля буюу найз эмэгтэй нар багтсан байсан. За тэдний явхаас өмнө одоо энэ хэргийг мөрдөжсэн байцаагч яралтай мэдүүлэг авах учиртай гэдгээ гогдох одоо консулын газрын дарагт нь хийсэн байгаа юм л та. Гүү юу яриад байгаа юм бэ та нар гэд. Яагаад тэгэхээр та нар манай иргэний хүнөөс алуурчин олоогүй гэж тийм ээ хин олоогүй гэж хайртай хүний алдчаад сэтгэл санаа нь одоо ингээд давчтаж хэцүү явж байгаа хүнээс ямар нэг байцаалаа та нар авахгүй байгаа. Дургуутсан маа. За гэвч Эрдэнэтийн цагдын сэргийлэх ажилтнууд хэд хэдэн шалтгааныг консулт хийсэн маа л да. Ийм шалтгаан байгаа учраас одоо наа чи би байцаах хэрэгтэй байна гэд. Энд нь болохоор Стефан гих залуу түүнийг сүйдэр шиг дагаа ингэ явчихдаг шүү дээ. Тэ? Тухайд одоогоо харагдахгүй. Тийм. Бүр гэрлүүн дандаа хөргөж өгдөг байсан. Гэтэл бүр очиж Мартин 8 өдөр яхад алах болсон. Энэ бол сонирхолтой байна. Бас Эрдэнэ хотын нэгдсэн эмнэлгийн жижиглүү сандарсан нэг юм одоо уцаар ярьсан ба сандарч юм. Жижиглүү одоо дуудлага ирсэн байна. Энэлийн сандарс орсон. Зам дээр эмэгтэй хүн машин дээр болоод өгөх гэж байна. Та нар тийшээ хурдан очно уу? Дуудлага өгсөн юм байна. Нөгөө найз нь. Тийм. Гэсэн хэрнээ за та хинбэ таанаас ярьж байна гэхийн одоо завдлахгүй цадаас юм байна. Тэрийг хэлэнгүүтэй. Одоо хүн юм байна гэж хаана магийн зааж очиод ингэсэн юм байна. За энэ ингээд залгацсан зөвлөлтийн иргэнхий юм бэ? Орсон байсан. Энийг олмоор байна. Тэр яагаад өөрөө Степанд Свита туслаагүй те? Туссангүй. Яагаад нэр усаа хэлэлгүй? Одоо дуудлага өгсөн юм ч уцаа тасалсан юм бэ? Энэ бүгдэд Степан те найз залуу болон талигаачийн найз Олинаар хариулт өгөх ёстой шүү дээ гэсэн маа. За ингээд талигаач Орос бүсгийн шарилыг авч явах өдрөө өглөө консулт мэдүүлэг авах бичиг өгсөн юм билээ аль биесээр. За манай талаас болохоор бүр аюулаас хамгаалахын ажилтнууд байсан. Цагдын сэргийлэхийн бие бүрэлдэхүүн бүр байсан юм бэл. Бөөндөө ингээд сууж агаад сэжигтэн Степан Олинараас мэдүүлэг авсан байгаа. За энэ үдэл сэжигтэн биш одоо гэрчүүдэл гэж байна л да. Сэжигтэн болоогүй байсан. Мэдүүлэг авахта ширээн дээрээ Японы нод Япон гэдэг шүү дээ. Дуураагаар тавиад дээр нь оролт тавьсан юм бэл. Дуураагаар бичиж байгаа гэж тэгдэрт мэдэгдүүлээгүй юм бэл л дээ. Хааж агаад ингээд тавьсан. За ингээд Кузнецов гих ам шанаагаараа дүүрэн сахалтай шар залуу байцаасан буюу нөгөө 3-1 штэ тийм ээ. Нөгөө солигдож суудаг юм. За байцаасан ба. За энэ залуугийн хувьд бол нүдэн тулаахан за дээрэс нь энэ хэрэгтнийг тийм ачаал бүгд хөхгүй юм шиг санагдсан гинэ. Тийм үлд хомсорлоод гэдэг штэ. Мэдгүй нэг тийм л болсон баг та гэл ингээд байсан. Харин Свита бүсгүй найз залуу буюу Степаныг байцаагаад тийм ээ мэдүүлэг авахд сандарч гэлсэн. Улаан цаг нь мэдэгддэг штэ. Сандарсан гар хурам салгалж эхэлсэн. Чирээд ингээд салгалж эхэлсэн баа юм л та. За энийг бол мэдээж цагдаагийнхаа шууд л хараад мэдчихэж байгаа. Харин Олио бүсгүй буюу найз бүсгүйгээс нь мэдүүлэг авахд би зөвлөлтийн мэрэгчлээ энэ талаар би юу ч ярихгүй мэдүүлэг өгөх шаардлагатай юм бол би нутагтаа очиж өгнө гэж томорсон. Хүүдий. Би энэ талаар аач гэж байхгүй. Тэгээ шаардлагатай юм бол та нар Орос руу дагаж яваад мэдүүлэг авахгүй. Тэгэхээр жил одоо энэ чийзтэй бүр үнэхээр нотой энэ нэг юм мэдээд байна гэдэг нь тодорхойлж байгаа шүү дээ. Тэгээ ямар нэгэн юм болоог бол энэ ч одоо ингэ шаардлага болчихж байгаа байхгүй. За ингээд мэдүүлэг өгөхгүй буюу одоо ерөнхий дамаа юм гэж хэлсэн. Дууг авах хэрэгтэй л гэдэг шиг тийм ээ. За Стефаныг янз хэдийн янзаар байцаасан. Бүр янз бүрээр байцааж аваад эцэст нь шууд нэг тулгах буюу тийх юм биш үү те чи ингэсэн юм биш үү гэдэг юм тулгах маягаар байцаалт хийж эхэлсэн маа. За энэ нь ч гэсэндээ ерөөдөө үр дүнгээ өгсөн байдаг. За хоёлаа эргээр үргэлжлүүлэхээс өмнө хамтран ажиллагчаа танилцуулаад дуусгая. За тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гоо сайхны Ботулагс эмнэлэг хамтран ажиллаж байгаа. За Ботулагс эмнэлгийн хувьд бол аль биесны эрхтэйгээр тийм ээ бүр баталгай та одоо газраас нь ботоксыг
ботоксыг одоо ботулакс брэнд нь штэ бүр оруулж ирдэг. Тэгээд бид нар бас өөрсдөө үзлээ харлаа гэдэг шиг туршлаа. За миний одоо хамгийн илт мэдрэгдэж байгаа юм гэхээр би энэ тухан дээр юм өрчлөө болцсон. Одоо ингээд би хөмсгөө өргөсөн ч гэсэн ингээд багцсан. Тийм үү? Тийм биш үү нэрээ. Үс ингээд өчөг байсан. Тийм Американ одоо ботокс хийлгэж үзсэн. Тэгээд ботоксын хувьд болохоор жоохон буруу ойлголттой байснаа засаж авсан. Тийм тэгээ нэлээ маш олон судалгаа хийсний үр дүн дээр бас эднийд очиж өмсгөнийхөө үрчлийг тэнэлгээд авсан. Юу юм бэлээ? Эднийх нөгөө хамгийн гол даваа тал нь ерөөсөө л яг аль биесны эрхтэйгэр гэдэг байна. За тэрийг нь бид нар яг яаж мэдсэн гэдгсэн чинь эмнэлэг дээр нь бид нар ингээм хамтран ажиллах гад мэдээлэл авах гээд очихгүй юу? За тэгсэн чинь эднийх нөгөө за манайх яг Ботулакс гэдэг брэнд энэ Ботулаксыг бид нар оруулж ирэхийн тулд оруулахын тулд аль биесны ийм эрхийг нь эзэмшдэг. За ингэж аль биесны эрхийг нь дэлхийд нэг хэдэн улсууд бол эзэмшдэг. Улс орон болгонд ингэ эзэмшдэг. Манайх Монголд аль биесны дистрибьютор. За энийгээ батлахын тулд бид нэр та нарт энийг үзүүлж байна буюу манай үйлдвэр бол үндсэн үйлдвэр бол энэ байна. За тэгээ манай энэ Ботулакс гэдэг брэнд бол яг энэ ботоксороо дэлхийд 3-т явд юм байна үйлдвэрлэлээрээ. За эхний 2 компани нь болохоор Америк компани, 3 дахь нь Ботулакс, энэ Солонгос компани, гэхдээ Америкт үйлдвэрлэнэдэг ийм компани юм билээ. За баярлалаа хамтран ажиллагчтай. Ингээд хэрэг өргөжлүүлээ. За тулгаж үзэхээр шийдсэн тийм үү? Тэгтэл энэ болохоор мөрдөн байцаагч халах таслagч байсан цэрэн. Тухайд болохоор Одесс аюулаас хамгаалахын дэд сургууль төгссөн байсан учраас орос хэлтэй. Ямар ч хэлмэрч шаардлагагүй байсан. Яг тэр хэлмэрчээр дамж гарч бас болдгоо юм биш үү? Шууд ингээд харилцахаар арай өөр юм байна. Ойлголт магадгүй. За тэгээд юу гэсэн гэхээр шууд тулгасан маа. За Степа тоглоод яах юм бэ? Тэ чулуу өгөөд өрн бол яах юм бэ? Чи хэрэгээ урд өгүүлээч. Сая Кузнецов юу басан талаар надад бүгдийг яриад өгсөн шүү дээ. Хүүдээ. Тийм тэр уулын хэрэг ямар ч батгуулгүй юм билээ шүү дээ. Тэгсэн маа. Тэгээд юу харуулсан гэхээр нөгөө огороолтон дор билсэн нэг юм чүдэнцний хайрцагнаас нэг томгүй тэр нөгөө Япон улсад үлдэрсэн. Тэгтээ гаргаад ирсэн. Буур гаргаад ирсэн ба. За энэ болохоор нөгөө нэг социалист лагерийн орнуудад ямар нэг электрон төхөөрөмж нэг байгаагүй юм билээ л дээ. Түгэм л байгаагүй. Тэгээ сэжигтэн залуу нөгөө Жигтипооныг хараад бүр ингээд сандраар бичигдсэн юм байна те гэсэн юм ингээд. Тэгээ нэг товч дарахад Кузнецовын би энэ хэрэгт ямарч хамаагүй гэсэн дууг сонсогдсон. Хүүдээ. Тэгээд одоо хүүдий ч явах манайд бол сайн л юм болж байна. Тий. Тэгээ сонсогдсон тэгээд ахлах төслөцөр нь цааш нь явуулах гундрацсан байна л та. Сайтар байгааз. Өөр юм ярьсан баа штэ. За Монголын мөрдөн байцаагч ирээгүй ажилтнууд ийм магнифон маягийн дуугаар аппарат байгаа. Ерөнхийдөө бол Оросод тооцоолоогүй. Байгаа гэж төсөөлөжгүй байсан. Удалгүй энийг сонссон Степан доош тонгоож сууж яснаа. Ногоон үчтэй юм билээ л ном ногоон үчтэй суучраас нүдэнд нь ингээд нулимс цэлгийн дэршнийг бүгнээ ярьсан байна. За ингээ хэрэгээ хүлээсэн шууд. Ингээд Оля Кузнецов нарыг нутуур буцааж харин автосны хэрэг үлдээд хүний амнаас хөнөөсөн хэргийн нуунд алдсан хэргийн газраас цухтаасан гэж үздэг юм байна. Орос залуу Эрдэнтийн мөрдөнд цагтаа орсон дүүтэй юм билээ. Тэгээд хэргийг сарын дотор мөрдөн байцаалт явуулаад тухайд байсан зөвлөлтийн цэргийн прокурор Степанд холбогдох автос цэргийг Орос руу явуулсан юм билээ л дээ. За хүний ам хөнөөсөн тийм ээ Степан за Монголд бол шуурн суугаагүй. Энэ хэргийг зөвлөлтийн талаар яаж шийдсэний тухайд мэдэх боломж байгаагүй юм билээ. Ямар ч байсан одоо бусад нь хүлээлгэж өгсөн. За харин манай цагдаа хүчний хэргийг төрмөн шуурхай илрүүлсэн. За гэмт хэрэгтний баснаар намын төв хөрөө хороо ерөнхийдөө бол ясамарсан гэж болно. Зөв гэмт хэрэгтний одоо олсон байна тийм ээ. Нэлээд юм болсон маа. За энэ хэрэгт холбогдоод одоо хис хэрэгт гүтгэгдчихсэн, шалгагдсан, мөрдөнд хоригдчихсэн 20 гаруй зээлзэн 30 шинтэй жолоочийг сулсан. Гэхдээ одоо 20 гаруйгаар нь хөрх юм норсон шүү дээ. Тий одоо аль нэгэнд нь л хэрэг тугцсан бол яанда. За хэрвээ одоо энэ ажлын туршлагатай тийм ээ мэдрэмжтэй мөрдөн байцаагч цэргийн нэрэг дээр ажиллаагүй бол тэр 20 аль нэг нь хэрэг үрээд зөвлөлтийн иргэний амнаас өгнөж хэргийн газраас цугтаасан гэдэг одоо алуурчин гэдэг л Тийштэй. Тэгээд энэ чинь хамгийн гол Монголд шорон суугаагүй гэдэг чинь энэ хэрэг бол ерөөсөө зөвлөлтийн тал руу шилжинэ буюу тэнд очиод юу болохыг бол тэнгэр мэднэ л гэсэн үг шүү дээ. Тийм яг үнэ. Тэгээд нөгөө талаас зөвлөлтийнхэн манад одоо яг тэр үед бол бүр амар үнэхээр үзэл сурталчилгааны тухайд гэх юм уу айгүй хүчтэй байсан, айгүй нөлөөтэй байсан. Тэгэхээр яаж хийж яагаад энэ хэргийг хурдан шийд гэдэг ч юм уу те ингэж ямар нэгэн дарамт ирсэн бол үнэхээр тийм юугүй одоо дуршлаггүй хүмүүс байсан бол яаж хийж байгаа л хэнийг нь явахаар л эвгүй одоо хэрэг болсон юм шүү дээ. Тийм 20 айлын л үүрнэ. Тийм шүү дээ.
шууд л тулгах байсан. Тэгээд энэ хэрэг бол тухайн үед намд орсон байсан. Аргач үгүй тийм ээ. Намд орсон байж хаад ардчилсан хувьсгал ясны дараа цагдаагийн түүх номон дээр л энэ хүний хэргийг бичиж илрүүлж одоо мэдсэн нь юм учиртай юм блэ. Тэрнээс бол өмнө бид нар бол мэдэх юмч боломж байгаагүй. Энэ бол дарагдсан байсан хэрэг. Эсвэл ийм актер хэрэг болж байгаа. Тэгэхээр нөгөө машин тэрэгний те урд тайгаар явахдаа ялангуяа манай жолооч нар хоошоо анзаарч гараа нөгөө сохор бүс гэж байдаг шүү дээ. Харавчдаггүй хэсгүүд байдаг. Том машин хардвал харагдахгүй тийм хэсгүүд зөндөө байдаг учраас ер нь л анхаарал болгоомжлогддог байна. За энэ түрээд манай 417 нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараараа эргээд уулзцгаая. За баярлалаа.